За, сайн байцгаана уу? Тэгэхээр сая Physical Asia гэж гарангуут нөгөө нэг гадны орны хүмүүс монголчуудыг юу гэж ярьж байгаа талаар зөндөө олон бичлэгнүүд яваад байсан. Тэгээ би болохоор өөрөө хятад хэл сурч ирсэн, хятад амьдарч ирсэн. Хятад хэлний төвшин бол нэлээд дээгүүр. Тэгээд би одоо ингээд хятад хүмүүс ер нь ингээд монголчуудыг ер нь юу гэж ярьж байна. Зарим хятад хэл мэддэг хүмүүс бол ингээд үзэл явцдаг л ахал та. Тэгэл би ч гэсэн ер нь ингээд YouTube дээр байдаг бичлэгнүүдийг ч юм уу, Facebook дээр байгаа бичлэгнүүдийг ер нь бол үзээд явцдаг. Тэгэнгүүт ер нь жоохон таалагддаггүй. Яг ингээд Монголд амьдарч байгаа хятад хүмүүс яг үннийг хэлэхэд үнэхээр магтаал гоё байна. Янз бүр одоо ингээд үнэхээр гоё хүмүүс ингээд бүх юмнууд нь айгүй гоё гэл ер нь бол Монголд байгаа хятад хүмүүс болохоор магтаад байдаг. Гэхдээ яг ингээд хятадд амьдарч байгаа, тэнд амьдарч байгаа ингээд хятад хүмүүс болохоор одоо ингээд одоо тэр компьютерний цаанаас, утасны цаанаас ингээл жоохон муулаастай, янз бүрээр яриастай. Би бол нэлээд хай стресстэй тийм янз бүрийн бичлэгнүүдийг үзээд одоо монголчуудын талаар Монгол ирээд аялсан хүмүүс одоо хятад хүмүүсийн талаар ингээд бичлэгнүүд байдаг. Тэднэрийн ингээд бичлэгийг үзэхэр жоохон ер нь бол стресстэй, жоохон муу тийм муудлын одоо юунууд зөндөө байдаг. Гэхдээ өнөөдөр болохоор би Монголын талаар ярих болно. Монголын талаар одоо хятадд хүмүүс юу гэж ярьж байна. Тэгэхээр ингээд муудлаас бас байгаа бах. Гэхдээ би өнөөдөр яагаад энэ бичлэгийг ярих гэж байна гэхээр хамгийн ихний бичлэгээ жоохон сонирхолтой гоё бичлэгээр эхлүүлдэг юм уу гэж бодоод тэгээ яадаг ч байсан Монголын талаар нэг ютубер хятад ютубер ингээд оруулсан байлаа. Монголчууд ер нь Монголд гэдэг энэ баг нь болохоор ер нь контр дээр ер нь хэр сайн тоглодог вэ? Юугаараа илүү алдартай вэ? Гэт эднэрийг нь ер нь ярьсан байсан. Тэгээд ер нь бол дандаа магтаж ярьсан байсан Монголын тамирчид болохоор ер нь одоо тулалдах байлдах одоо тактик нь ер нь бол байнга өөрчлөгдөж идэг. Ихэвчлэн ер нь бол одоо мэдрэмжээрээ солигддөг юм болов гэж ярьж ирсэн. Бусад багууд нь болохоор за одоо ингэж байлдаж яагаад одоо энэ тактикаар энэ үе дээр энэ тактикаар явна шүү. Энэ нэг чих юм бол энэ тактикаар явна шүү гэж одоо ингээд тактик нь ер нь бол ойлгомжтой байдаг. Би бас сайн мэдэхгүй байна. Би бас контр сайн тоглож чадахгүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол би ер нь бол тоглож мэдэхгүй л дээ. Тэгээд энэ харин манай монголцын маань онцлог болохоор одоо ер нь бол мэдрэмжээр ингээд энэ ч ер нь бол эвгүүтчлээч гэдэг юм уу. Одоо ингээд энд дайрвал ер нь ингээд яалж магадгүй юм шиг байна гэд мэдрэмжээр ер нь зургуулаа айгу тийм өндөр мэдрэмжтэй. Тэгээд айгу өрсөлдөгчөө бас айгу сайн мэдэрдэг. Тэгээ хаагур яаж явахаа дараагийн үйлдэлээ ер нь бол шатраар бол дараагийн үйлдэлээ өрсөлдөгчийнхаа үйлдэлийг ер нь бол мэдээд байна уу? Ирээдүг баг хараад байгаа мó гэлтэй. Тиймэрхүү сайн байдгаа гэд одоо энэ дээр ярьж байгаа байхгүй. Тэгэхээр магтсан юмнууд айгүй их байсан. Тэд нарыг болохоор ингээд аль тактикууд гээд нэлээд хэдэн тактик дээр ингээд одоо босод хүмүүс болохоор ингээд за ингээд яг нэг газараа тулаад ингээд ирэнгүүт байлддаг. Дөнгөд Монголын тоглолт нь болохоор ихэвчлэн байлдахгүйгээр ингээд энд хүн ирээгүй юм шигээр эсвэл ингээд бүгдийг нь тагнчаад тэгээ байлдаж эхэлдэг ч юм уу те. Ингээд энэ хүнийг алах боломжтой байсан ч гэсэн ингээд дахиад өөр хүмүүс нь хаана ингээд бүгдийг нь ингээд ер нь бол мэдэж авчаад тэнгуүтээ дараа нь ингээд байлдаж эхэлдэг. Тэд нар дээр ингээд айгүй юу байсан. За энэ YouTube сувгийнх нь одоо ярьж байгаа энэ одоо ютубер нь болохоор ер нь бол хятад хүн байх шиг байсан. Гэхдээ доор нь бичиж байгаа хүмүүсийн ихэвчлэн дандаа нөгөө нэг юу Тайван юм уу Хонконг байсан байх. Ягаад гэхээр нөгөө нэг ханзны жоохон зөрүү байдаг л да. Яг хятад хүмүүс болохоор энэ яг одоо төв одоо арай амархан болгоцсон ханзаараа бичдэг. Дөнгөт ингээд Хонконг, Тайван хүмүүсийн ашиглаж байгаа ханз нь арай хүнд байдаг. Тэгэхээр бол ялгахад жоохон амархан байдаг. За тэгээд ер нь бол хятад хүмүүс би сая хэлжсэн ингээд хийж байгаа бичлэгнүүд дээр жоохон ингээд стресс дээрээ үзээд ингэнгүүтээ муулсан янз бүрийн бичлэгнүүд айгүйх явдаг. Тэгэхэд энэ Хонконг, Тайван хүмүүс нэг тэгж амар муулдаггүй. Ер нь бол тэгээ яадаг ч гэсэн өөр тэгтээ монголцыг муулсан бичлэг хятадууд бас хийж иж магадгүй. Яадаг ч гэсэн энд миний үзсэн байгаа бичлэгэн дээр болохоор хүмүүсийнх нь үлдээсэн комментоос бүгдээр харцгаая. Хамгийн ихнийх нь комментиг болохоор энэ болохоор өвөг дээдсийнх нь одоо ингээд цуснд нь байгаа юм байгаа хаа гэж тэгж байгаа байхгүй. Дөнгүүт доор нь дахиад нэг хүн болохоор энэ зургуулаа ямар амар юм бэ? Бүгдээрээ бүр төгсөрцөн гарууд байдаг юм шүү гэл. Дөнгүүт дахиад нэг хүн болохоор ингээд энд болохоор багийнх нь болохоор одоо ахлагч нь Блицийг л хэлээд ах шиг байна. Ер нь бол
одоо шатрыг маш сайн тоглодог хүн байдгаа. Угаасаа энэ зөндөө имийг илтгэнэ. Шатар сайн тоглодог болохоор ер нь бол иймэрхүү юмнуудыг бол угаасаа амар толгоон сайн ажиллах нь бол ойлгомжтой. Дөнгүүтээ дахиад нэг хүн болохоор үнэхээр мундаг удирдах байгаа шүү. Энэ одоо хэлэх юм алгаа гэдэг чинь. Дөнгүүт доор нь болохоор одоо ер нь бол монголчуудын сэтгэл зүй бол үнэхээр дийлдэшгүй, үнэхээр дайчин. Тэгээд ганцхан монголчуудыг яг ингээд арай яг ингээд аргыг нь олоод байдаг нь болохоор Нави байдгийн болов. Навигийнхан болохоор сайн юмыг сурч чаддгаа гэсэн нэг тийм одоо комент байна. Тэгээд доор нь болохоор би ер нь ингээд дахиад нэг хүн нь болохоор би ер нь ингээд Монголын тоглолтуудыг нэх олон үзэж байгаагүй. Гэхдээ үзэжсэн тоглолтуудаас анзаарах юм бол ер нь бол бүх тоглогч нь Монголын бүх одоо тоглогч ер нь бол өөрийнхөө ингээд одоо хариуцаж авсан газараа маш сайн ингэж одоо өөрийнхөө хариуцсан ажлыг маш сайн хийж чаддаг. Тэгээд ер нь ажлаа маш сайн хувааж чаддаг. Тэгээд яг ингээд хизээ дайрах ёстойг хизээ ингээд дайрахгүй ингээд 50 хүлээх ёстойг бүгдийг нь маш сайн мэдж идэг ер нь тийм бага гэдэг чинь. Тэгээд бас Блиц болохоор ер нь бол маш мундаг одоо тийм удирдагчаа. Ер нь бол удирдагчийн хувьд бол ер нь бол зөндөө зөв боломжуудыг гаргаж ирээд багийн тоглолтын дээр бол Блиц бол үнэхээр олон тийм мундаг юмнуудыг бол хийж исэн шүү гэд нэг комент байна. Дөнгөтэй дахиад нэг хүн нь болохоор би одоо ингээд шууд лайвыг нь үзчихсэн. Үнэхээр бүр солиотой сайн тамирт баг юм байлээ гэдэг чинь. Тэгсэн чинь доор нь нэг хүн болохоор ингээд энэ нөгөө Блицийн хутгалдгийг хэлээд байгаа юм уу? Эсвэл энэ сайн тактиктай хэлээд байгаа юм уу? Эднэр монголцтой тоглохоор ингээд нэг жоохон тоглолтын үзэхээр аимшигын эвгүй мэдрэмж ингээ хаанаас гарч ирэх нь мэддэхгүй, яачих нь мэддэхгүй тийм айгу эвгүй одоо бага гэж байна. Тэгэхээр дараагийнх нь комент болохоор монголчууд ер нь бол ялахтаа айгу их тийм шууд л одоо нэгin хэвийн одоо ингээд ерөөсөө тийм алдсан энэ тэндээ алдаа гаргасан тиймэрхүү юмнууд бол бага байдаг. За доотлолт нь дахиад нэг комент болохоор энэ соёлтой нас холбоотой байхаа гэд бас тэгсэн байна. За тэгэхээр дараагийнх нь нэг одоо комент нь болохоор одоо ер нь бол анх одоо дөнгөж гарч ирээд гинт ингээд сайн явж байгаа одоо багуудыг энэ жоохон муулсан гэх юм уу одоо ингээд багууд болохоор ер нь бол шалтгаан нь айгүй энгийн. Ягаад тэгэхээр одоо бусад ийм хүчрхэг багууд одоо байнга оролцож байгаа багуудыг одоо байнга судалсан байдаг. Хүмүүс нь айгүй сайн судалсан байдаг. Тэгээд тэдний эсрэг ийм одоо тактикууд гаргацсан байдаг. Дөнгөт одоо Монголцыг л хилээд байгаа юм шиг байна. Монголц болохоор ер нь бол анханасаа болохоор ер нь хинч мэдэхгүй тоглолтуудыг нь мэдэхгүй болохоор тактик нь мэдэхгүй болохоор л ингээд зөндөө ялагдаад байсан. Тэгэхээр одоо ер нь бол ингээд Монгол зөндөө одоо тоглолтынх нь одоо ингээд зөндөө их материалууд байгаа болохоор ер нь бол судалчих юм бол яг нэг тийм амар хүчрхэг одоо баг бишэл гэж одоо ер нь бол хэлэх гээд байх шиг байна. Энэ бол яг хятад хүн битсэн байна. Ягаад тэгэхээр ханзан ч гэсэн ингээд яг л хятадуудын ашигладаг яг тийм юу нэлээ. За доотлолт нь болохоор ихэнх нь гоё комментуудыг бичсэн дандаа Тайван, Хонконг л ах шиг байна. Угаасаа ханзнаас амар шууд илтээдэг байхгүй. Монголчууд одоо энэ дараагийнх нь одоо нэг бас Тайван юм уу Хонконг л ах. Монголчууд айгуу дуртай гэд бичсэн байна. Тэнгүүд монголчууд болохоор айгуу тийм айгуу эвтэйхэн ингээд одоо тулааны одоо ингээд тактик дээрээ бас айгуу тийм ойлгомжтой айгуу тийм юу байдгаа гэдэг чинь сайн байдаг. Монголчуудын одоо гар буун дээрээ бас айгуу сайн байлддаг шүү.
бүгдээрээ ер нь айгүй сайн бууддаг гэж хэлж байна. Одоо бас нэг коммент дээр болохоор монголчууд сая ойрын хугацаанд ер нь бол нэг юм одоо ингээд S зэрэглийн тэмцээн дээр авраг болсон шүү гэдгснээ зүрх тавьсан байна. Ер нь дуртай таалагддаг юм шиг байна. Тэгээд монголчууд болохоор энэ нэг ютубер нь хэлсэн юу нь болохоор монголчууд контр дээр ч гэсэн одоо ингээд биш террор дээр одоо нөгөөтгийг нь болохоор юу гэдэг вүлээ одоо ингээд тусгаагийнхны тэрэн дээрээ ч гэсэн аль алин дээр нь айгүй сайн тоглодгоо тактик айгүй сайтай тэгээд мэдрэмж айгүй сайтай гэд бүгдээрээ ер нь хэлсэн байлаа. Тэгээд би өнөөдөр яадаг ч гэсэн энэ Монголын талаар бичлэг байсан. Энэний одоо хятадууд юу ярьсан байна. Эхлээд яадаг ч гэсэн айгүй гоё бичлэгээр эхэллээ. Тэгээд дараа нь ингээд Монголд ирсэн хүмүүс ер нь юу нь ингээд таалагдахгүй байсан. Тэгээд юу одоо иймэрхүү манай багуудыг юу гэж юм гээд эднэрийн талаар ер нь бичлэгнүүд оруулаад явна. Тэгэхээр бас сонирхож ивэл хятадын талаар сонирхож ивэл би судлаад бүгдийг нь оруулна. Тэгэхээр би бол ер нь бол өөрийгөө тагнуул гэж бодож байгаа. Тэгээд хятад одоо ингээд та нарын хятадаас сонирхож байгаа тий өөрөөсөө ингээд сайн ойлгохгүй хятад хэл мэддэггүй хүн байх юм бол хятадд энэ ингээд ийм болоод байсан. Энийг нэг яриад өгөөч гэд тиймэрхүү бичлэгнүүд байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.